Тэвэд лодлын зарим мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Мэдээ бол баримт бид баримтыг баталгаажуулсан. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөр аялал жуулчлалын салбарын хөгжилд яамдууд хамтарч ажиллана. Монгол улс олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Гранд Вилла хотхонд үүссэн ханны суралтыг өнгөн шаврын суралт гэсэн байна. Омикрон вирусын шинэ мутант бүртгэгдсэн байна. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ өнөөдөр мэдгэл хийлээ. Монгол улс өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын дэглэмийг баримтж ирсэн сүүлд хөл хорооны дэглэмийг сулруулж улбар шар түвшинд шилжээд байсан бол өнөөдрөөс эхлэн шар түвшин шилжиж иргэд зөвхөн халдвар хамгааллын дэглэмээр баримтлах болж байна. Мөн хөгжлийн банкны асуудал дээр байр сууриа илэрхийлсэн байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа улс орнуудын хувьд онтооллыг цар тахлын өмнөх эсвэл дараа нь гэж хоёр хуваасан коронавирусын халдвар өнөөдөрч бүрэн арилааг байна. Гэхдээ удаан хугацаанд онцгой дэглэм өрдөж ирсэн улс орнууд COVID-19 цар тахалтай дасан зохицож шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж цааш алхахаар болж байна. Монгол улс ч мөн томоохон эрсдэлтэй нүүр тулж бүтэн 2 жилийн хугацааг ардаа үзсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн бид энгийн амьдралдаа аль бие усаар шилжин орж байна. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ мэдгэл хийж олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээж байгаагаа зарлалаа. Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Монгол Улсын засгийн газрын тогтоолыг хэлэлцэн батллаа. Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилттой бүлгийн 92%, нэмэлт 3 дугаар тунд зорилттой бүлгийн 52%, 4 дугаар тунд одоогийн байдлаар 90 орчим мянган иргэд идэвхтэй хамрагдаж, мөн халдвар хамгааллын эрсдлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо өнөөдөр инхүү зарлаж байна. Монгол улсад бондын хөрөнгийг баруун солгоо гэж цацаж, буцааж, хурааж чадалгүй асуудал дагуулсан, Монгол улсын татвар төлөгчдийг эрсдэлд оруулсан хар данстай хөгжлийн банкны асуудалд төр хувийн хвшлийнхэн байр сууриа илэрхийлсээр байгаа. За тэгвэл ерөнхий сайдын хувьд инхүү мэдээллээ. Шин сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн банкыг бидний хувьд татан болгохгүй, дампууруулахгүй. Бас засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс одоо зээлийг төлөх ийм зүйл байхгүй гэдгийг хэлхэн зүйтэй. За цаашдаа хөгжлийн банк бол Exim банк буюу экспортыг дэмждэг, импортыг одоо орлуулахыг дэмждэг ийм л банк болгож олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Цар тахлын үеийн дэглэмийн түвшинг улбар шараас шар түвшинд шилжүүлж зөвхөн иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ баримтлагаас бусдыг чөлөөлж байгаа боловч цар тахлын төр хуулийг хэвээр үлдээж байна. Мөн эхийлгээл удаан хугацаанд хаалттай байснаас болж эмнэлгийн зарим хэрэгсэл тасалдаж иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхлээд байсан бол эрүүл мэндийн сайд цаг үеийн асуудалд дараах тайлбарыг хийлээ. Монгол улсын зорчих хөдөлгөөнийг нээлээ бүрэн тундаа гэхдээ ирж байгаа одоо гадаадын зуулчид зочид болвол заавал бүрэн тундаа хамрагдсан байх хэрэгтэй гэж байна. Хэрвээ хамрагдаагүй тохиолдолд дотооддоо хийнэ гэж байна. За өөр асуумж судалгаа авах уу жишээлбэл зарим улс орнууд сүүлийн 1 жилийн хугацаанд тусаад идэгсэн тохиолдолд бас тухайн улсад зорчих эрхтэй ч гэдэг юм шин журмууд гаргаж шít. Манайх ер нь журмдаа өөрчлөлт оруулах маш энгийн зарчим барьж байгаа. За бүрэн тунд хамрагдсан бол вакциныхаа гэрчилгээтэй одоогоороо 72 цаг дотор бас шинжилгээтэйгээ ирнэ гэсэн. За Эрсийн гадны зочид жуулчдыг бол Эрсийн хойно нь бол ямар нэгэн шинжилгээ авахгүй гэсэн хэл дээр. За дээрэс нь тэр хүн өөрөө хүсвэл манад одоо дархлаа сэргээх нэмэлт тун буюу 3 дахь 4 дахь тунгаа хийх эрхийг бол үн төлбөргүй олгож өгч байгаа гэсэн. Бөөрийн гемодиализын аппаратын зарим хэрэгслүүд тасалдаад удаж байна гэж тэгээ бөөрийн арга өрөвсөлтэй аппаратанд орж байгаа иргэдэд хүнд байдалтай байна гэж байна шүү дээ. Энэ асуудлыг шийдсэн. За диализ манад 1000 гаруй хүн энэ бөөр орлуулах хэмжлэгэнд бол ордог. За яг цагаан сарын өмнөөс энэ асуудал үүссэн. Тэгвэл бид нар одоогоор бол ямар нэгэн хомсдол үүсгээд энэ хэмжлэгэнд орж чадахгүй байгаа хүн бол байхгүй байгаа. За энэ дээр бол төр хувийн хвшил бол хамтарч ажиллаж нөөцийг бол тодорхой нөөц хангалттай байгаа албан байгууллагуудаас нөгөө тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагууд хуваарлтыг хийгээд зохицуултыг хийгээ явж байгаа. За өнөөдөр яг тэр Хятадын ирээний одоо гайл дээр байгаа 21 вагоны нэг чингэлэг нь бол энэ диализын түүхийд байгаа гэсэн. Тэр маань одоо наашаа гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр ингээд цаашдаа бол ямар нэгэн тасалт үүсэхгүй. Одоо биднэрт бол
бас тодорхой хэмжээний нөөц байгаа. Энэ нөөцийг бол тодорхой хязгаарлалттай хуваарлт хийж явж. Цар тахлын дэглэмийг цуцалж аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаанд шилжиж байна. Шин сэргэлтийн бодлогын хүрээнд гаднаас жуулчдыг татах, хөрөнгө оруулагч нарыг татан төлрүүлэх, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлуулах, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түгээх зэрэгтэй холбогдсон эдийн засаг нийгэмд саад болж байсан тушаа инхүү арилж байгааг их сурвалжууд онцлож байна. COVID-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өвдсөн салбар бол аялал жуулчлалын салбар. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус салбарын 88 мянга гаруй ажлын байр эрсдэлд орж жуулчны компаниуд эхнээсээ хаалгаа барьж эхлээд байсан юм. Тэгвэл энэ ноноос аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 5 яам хамтарч ажиллах болсон байна. 2020 оноос хойш үндсэндээ 3 жил үргэлжилж байгаа COVID-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбарын 90% нь хүнд байдалд орж 200 гаруй мянган ажлын байр устдаж жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. 2020 оны судалгаагаар тус салбарын алдагдсан боломж 1.2 их найт төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 2021-с 2022 онд нийтдээ 3.8 их найт төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгээ. Аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн улс орнууд цар тахлын үеийн шин журам боловсруулж ажилласан. Жуулчдад үзүүл үйлчлэгээ цахимжиж үйлчлэгээний салбарууд шин сэргэлтийн бодлогуудыг авч хэрэгжүүлж эхэлснээр уналтад орсон аялал жуулчлалын салбараа босгож чадсан юм а. Тэгвэл Монгол улсад ч мөн энэ боломж бий. Үүний тулд шинэ менежмент хэрэгтэй гэдгийг холбогдох яамдуудаас мэдээлж байна. Аялал жуулчлалын хувьд бол аялал жуулчлалын компаниудтай уулзж байхдаа өөрсдийнх нь ярьж байгаа нэг зүйл байгаа. Тэр нь бол юу байгаа вэ гэхээр аялал жуулчлалын хүрээнд тухайн компаниуд буюу тур компаниуд маань өөрсдөө зөвхөн Монгол улсыг сурталчлах, өөрсдийнхөө одоо санхүүгийн чадвараар өнөөдөр хүртэл явж ирж байна. Тэгэхээр энэ дээр Монгол Улсын засгийн газраас доктортой бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлээч. Энэ бол бидэрт хамгийн чухал зүйл байна гэдгийг бол хэлж байгаа. Тэр утгаараа бид нар Монгол улсад суугаа бүр ирэхэд элчин сайд нар за гадаадд суугаа Монгол улсаас гадаад улсаас суугаад бүр ирэхэд элчин сайд нартай бол аялал жуулчлалын бодлогын хүрээнд бол хэд хэдэн элчин сайд нартай үйл ажиллагаа бол бид нар эхлүүлээд явж байна. За тухайлах юм бол та бүхэн мэдж байгаа өшгтийн хөндийн шинэ хэсэг онгоцны буудлал бол Японы засгийн газраас одоо дэмжлэгтэйгээр баригдсан ийм буудлал байгаа. Бид нар Япон улсаас Монгол улсаас суугаа бүр ирэхэд элчин сайдтай уулзахдаа хамгийн түрүүнд дэлхийн нийтэд Япон улсын одоо хөрөнгө оруулалтаар баригдсан энэ шинэ стандартын онгоцны буудлал учраас Японы авиа компаниудыг хамгийн түрүү Монгол улс руу нисгээч гэдэг энэ хүсэлтийг тавьсан. Хоёрдугаарт бид нар бүгд найрамдах Солонгос улс болон Японы засгийн газрын түвшинд бол ялангуяа энэ аялал жуулчлалын томоохон корпорациудтай хамтран ажиллах, тухайн корпорациудын удирдлагуудыг Монгол улсад бас өрөх энэ ажиллагаанууд бол одооноос хийгдээ явж байна. Олон сайхан төлөвлөгөөнүүд өнгөрсөн жилүүдэд гарч ирсэн. Бид нар урд өмнөх хүмүүсийнхээ хийсэн ажлыг бас өгөөсгөж болохгүй. Бидний гадны улс орнууд одоо яг хөө зүгээр салбарынхаагаа магтахад Монгол улсын дипломатын тоо бол маш цөөхөн. Бид нэр гадаад харилцаа, гадаад худалдаагаа өргөжүүлэхэд илүү эдийн засгийн агуулгаар нь ажиллах юм цаг үеийн шаардлага байна. Дэлхийн нийтийн хандлагч гадаад яамдууд нь гадаад харилцааг эдийн засагчлуулах бодлогынхоо хүрээнд дипломатуудынхаа тоог их олон болгож байгаа. Тэгэхээр манайх бол маш цөөхөн дипломатууд их ажлыг бас дээрэс нь одоо Монгол хүний овсгол самбаа сэргэлэн ийм ажил хэрэгч хурдтай ийм байдал нь бас би нэмэгддэг байх гэж боддیں۔ Тэгээ их цөөхөн хүнээр их олон ажлыг амжуулж байгаа. Бид нар харилцахгүй орн байхгүй. Бүх оронтой бид нар одоо чадлынхаа хэрээр нэлээд идэвхтэй ингэж хамтарч ажилладаг. Соёлын бит болон бит бус өвийг хамгаалах тий хадгалагтай холбоотой хууль эрх зүйн орчин өнөдр суулаан гэж үзээд байна шүү дээ. За ялангуяа тийм ээ зарим одоо бүтээлүүд алдагдсан, гадагшаа гарлаа, урд хөрш рүү явлаа ч гэдэг юм уу. За чулуун сайдын үед бол олон асуудлууд яригдчихсэн. За түүнээс хойш өнөдр бид соёлынхоо өв уламжлалыг яг өөр ингэж хадгалж, хамгаалж авч үлдэх манай хууль эрх зүйн орчин өнөдр яг байгаа юу? Одоо мэдээж хүн болгон бидний Монгол хүний өв юм чинь бүгд энд харамын сэтгэлээр хандна. Энэ бол зөв. Одоо өнөөдөр байгаа бүх хүн Монголын соёлын өвийн ер нь бол хамгаалагч байхгүй юу? Бит бус өвийг бид нэр өөрсдөө өвлөө уламжлуулагч нар хүн бүргэн соёлын өвийг бид нар мөн одоо таньж мэдэж үр хүүхдтэй бит өвийг таньж мэдэж үр хүүхдтэй таниулснаар бас мөн энийг бид нар хадгалж хамгаалж байгаа. Ер нь соёл хэрэглээнд орж ижил хадгалж хамгаалагддаг. Тэгэхээр энэ талаасаа бид нар одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль гэж оруулах гэж байна. Энэ бол цаашлаад яах гэж нэгээр соёлын өвүүдийг бид нар хэрхэн хэрэглээнд оруулах вэ?
Тэ соёлын өвдөр байгаа мэдлэгийг хэрхэн шилжүүлээд соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бүтээгч нартаа өв болгож үлдээхгүй. Энэ бит бус өв талаасаа ярих те. Тэгэхээр энэ хуулиуд орж ирж байгаа учраас эдгээрүүд бол байгаа. Одоо цаашдаа ч илүү анхаарна. Тэгээд ер нь бол одоо хууль эрхцээ орчин үүснээс гадна бид нар одоо бүх соёлын өвөдөд захимжуулаад захим нэгдсэн бүртгэлийн сантай болж байгаа. Монгол улсын хэмжээнд 600 гаруй туур оператор компаниуд бий. Жилдээ Монгол улсад 450 орчим мянган жуулчид ирдэг бол жуулчны компаниудын нэг ажилтан салбартаа төвлөрүүлдэг жилийн орлогыг ойролцоогоор 12 сая төгрөг гэж үзэж байна. За нөгөө талд Монгол улсыг зорин ирж байгаа жуулчдын судалгаагаар нэг жуулчин аялаад буцахдаа Монгол улсад 2 орчим мянган долларын орлого төвлөрүүлдэг гэсэн судалгаа байдаг юм а. Гэсэн ч жуулчдыг татах, үзрүүлжилгээ, орчин үеийн шийдэл бүхий бүтээн байгуулалт хангалтгүй байгаагаас гадаадын жуулчдыг татан төвлөрүүлэх ажил удаашралтай байгаа юм а. За иймд цаашид жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажилд зам тээвэр хөгжлийн яам, эрүүл мэндийн яам, гадаад харилцааны яам, соёлын яамдууд бодлогын төвшөнд хамтарч ажиллах шинэ менежментийг нэвтрүүлэхээр болж байна. Мэдээллийн хөтөлбөр үргэлж байна. Зарим мэдээллийг хураангуул үргэ. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 9-10-нд шилжих шөнө эргэн өөгөгч бусадтай бүлэглэж насан туршаагүй охид эмэгтэйчүүдийг иргэшээлд оруулан гэртээ орогнуулж зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусад хүчээр биеийг нь нөлөөлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу эрүүгийн цагдаагийн албаны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийг хууль бус үйлдэлийг баримтжуулан дайчлан баривчилжээ. Тодорхойлбол тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын группт сайтуудад гар утасны дугааруудаар санхүү авна гэх утгатай зар байршуулж 17 настай эм 19 настай энэ нарыг хүчээр биеийг нь нөлөөлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого зарлага гүйлгээгээр нотлогдоод байна. Дээрх үйлдэл нь Монгол улсын эрүүгийн хуулийн 13-ийн 1-р зүйлд заасан Монгол улсын нэгдээ орсон үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн нэмэлт болох хүн ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколын 3-р зүйлд заасан хүнийг бэлгийн үйлчлэгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж хувирчээ. Өнгөрсөн оногт улсын хэмжээнд коронавирусын халдвараар 553 тохиолдол батлагдчихэ. Эдгээрийн 315 нь Улаанбаатар хотод, харин 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын хавсарсан өвчний улмаас 80 гаруй насны нэг хүн эндчээ. Цалигаачийн гэр бүлд гүн эмнэлэг илэрхийлж байна. Гэрийн хяналтанд 22787 хүн эмчлүүлж байгаа бол эмнэлэгт 6822 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 58 нь маш хүнд байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эмнэлэгт 1228 хүүхэд, 509 жирэмсэн эмэгтэйчүүд байна. Орон нутгийн тухайд 11 аймагт халдвар нэмж бүртгэгдсэн байна. Монгол Улсын хөгжлийн банктай холбоотой асуудлаар улсын хурлын дарга Зандан шатар хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавьж шалгалтыг улсын хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд болон нэр бүхий сэтгүүлчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тэрээр хөгжлийн банкны асуудлаар улсын хурл нээлттэй сонсгол явуулна. Сонсгол явуулахын тулд 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Цаг хугацааны хувьд ирэх 3 дугаар сарын ихээр нээлттэй сонсголоо явуулахад бэлэн болох нэ. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлөөр нийтийн ашиг сонирхлыг хүндсэн асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх үүсэж байгаа. Энэ дагуу шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр гэрч дуудах, нотлох баримт цуглуулах зэргийг хийж болно. Бүх нийтийн сонсгол явуулж хяналт шалгалтын хороог байгуулж болно гэж мэдэгджээ. Өнгөрсөн 7 хоногийн цахим ертөнцөд тархаад байсан Garden Villa хотгоны хамт хаасны сургалтын асуудал нь олон иргэдийг хохироож болзошгүй хэмээн яригдж байсан. Харин тус барилгын гүйцэтгэгч Бүх бат компани тус суралт барилгын аюулгүй байдалд нөлөөлөх үйц суралт биш, зөвхөн өнгөц зэсгийн хэлгсэн суралт хэмээн мэдээлсэн байна. Үзэгч та бүхний харж буй Garden Villa хотгон нь 2021 оны 3 дугаар улиралд анх ашиглалтанд орж байсан. Харин өнгөрөх 7 хоногт тус хотгоны хан таазанд их хэмжээгээр цууралт үүссэн тухай олон нийтийн сүлжээгээр тархаад байсан билээ. Харин энэ талаар бид газар дээрээс нь тодрууллаа. Хаул дүүргийн 6 дугаар хороонд орших Garden Villa хэмээх цогцлбор хотгонд хагарал үүссэн хэмээх иргэдийн гомдлолоор ТV7 телевизийн сурвалжлах баг хуралцсан ирээд байна. За бидэнд харагдаж байгаагаар бол одоо хүмүүсийн харуулсан байсан, одоо зургийн дараад сошиалд тавьчихсан байсан одоо хагаралыг ерөөхдөө нь одоо канапаар дарж харагдаж байна. Үүнийг бол Батбөх компани инженер тайлбарлахдаа
ерөнхийдөө барилгын явцад одоо гадна талын шавар хэсэг нь бага хэмжээний чигшилтэй байж байгаа. Тэр чигшлийн алдахаар буцаад бага хэмжээний одоо юм хялгсан хагарал үүсдэг. Үүнийг нь одоо нөхөн сэргийхийн тулд 3 мм цааш нь ухаад наан канаптай байдаг өргөжлүүлээд одоо дээр нь будаг гадна өнгөлгөөний ажлуудыг хийдэг гэж ерөөдөө тайлбар өглөө. За энэ барилга нь болохоор сая 20 оны 3 сард ашиглалтанд орсон байр байгаа. Энэ маань болохоор одоо энэ байрны маш шавар одоо нөө чигшилт нь бүрэн хатж байгаа гэсэн үг л дээ. Бүрэн хатаад тэгэхээр баазрыг нөө зузаан шаварцсан газруудаараа ингэж цууралд өгч явж байгаа. Тэр нь болохоор хялгсан цууралд юм. Тэр хялгсан цууралд болохоор манай ингээд илүү нөгөө нэг чааш нь яг хаа хүртэл явсан байна гэдгийг ингэж ухаж гаргаж ирж байгаад. Одоо хялгсан цууралд чинь нарийнхаа нэг хялгсан юм байна. Тийм тэрийг илүү томруулж байгаа канапаар нэмсэн ингэж засч янзалж байгаа л гэсэн. Ер нь яг барилгын компани бол барилгаа 3 жил дааж явдаг. Барилга нь болохоор 80% зутгамал байр. Тэгээд дотор 20% нь болохоор макин блок явж байгаа. Тий. Янз бүрийн одоо айл хоорондын хан ч юм уу макин блоконд бол цууралд өгсөн асуудал ерөөсөй байхгүй. Ер нь өнгөн шаваргаантай л ингэж хялгсан цууралд явж өгч байгаа. Барилга болгон дээр очиад үзэх юм бол яг хүмүүс нөгөө нэг ил тавьдгүй л болохоос ер нь бол эхний нэг ганц 2 жилдээ хялгсан цууралд бол айлч газар явагдана. Энийг яг дор ингээл яг зориултын технологиор засч янзлал буцаагаад сэргээждэг байхгүй юу. Энэ болохоор нэг барилгын чигшилт гадагшилж байгаа л гэсэн үг. Тус барилгын цувралтанд дац авчгүй хан бус зөвхөн өнгө хэсгийн шавар чигээ алдан хагаралт үүсэж буй явц юмээс юм. Гарсан цувралтыг сэргээн засах үйл явцыг тус барилгын гүйцэтгэгч компани бүрэн хариуцж ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийтийн эзэмшлийн талбай буюу орц давхрын шатнуудын хан таацыг сэргээн засах ажил явагдаж байгаа хэмээлээ. Дараагийн үзэгчтэй бид энэ удаагийн тодорхойлолт дэлхийн улсууд дахин шинэ төрлийн томоогийн нэг вирус үүсэж байгаатай холбоотой мэдээлэл өгөх болно. Та бүхэнд орооны мэнд хүргье. За өчигдөр ороо бүтэн сая дээр ороо тэгэхээр үйл хөндийн байгууллагын тэр халдвар хамгаалалт судалгааны хариуцсан гол захирал Сумья Сваминатан гэж байдаг. Доктор профессор энэхүү гаралтай атгатай байдаг. Маш ярьдаг л дээ энэ хүний өгсөн мэдээлэл юм энийг нэг таа бүхэн дуулгачаа. За ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд энэ омикроны учир холбогдлыг нь ойлгочод байгаа шүү дээ. Жирөөсөө хөнгөн тусгалтай, түргэн тархалтай насвар летал тохиолдол нэх ач холбогдол багтай юм хөө хувилбар зөвөр коронавирусийн хувилбар дельтаг үргэлжлэл биш ээ гэдэг юм ингээд ер нь бол учрыг алдсан. Тэгээ энэ чиглэлийн шинжилгээ судалгаа эрдмийн ажил нэлээд сайн явчлаа. Тэгээд ер нь практик дээр бол энэ нотлогдоо батлагдаад ингээд орсон. Энэ юу вэ гэхээр ер нь бол бүл омгууд бол байна. Энэ чи өөрөө ер нь бол дотроо B1 гэл кодлогдол явж байгаа шүү дээ. Суур B гэж нэрлэгдэж байгаа. B1 гэж гарсан, B1 2 гэж гарсан, B2 гэж гарсан, B3 гэж гарсан, B4. Эцэг цаашаа явагдаад байх юм. Энэ болгоны судлал ер нь тэгэл явжлаа юм. Гэтэл шинж тэмдгийн ч гэсэн ер нь бол тодорхой болцсон байсан. Тэр хамраа ханиад маягаар орж ирэн толгой өвдөн хамар битээр нь баг зэргийн гэж байгаа. Баг зэргийн халууралт өгөх ийм байдалтай гардаг гэсэн гэдэг. Үлдэх шинж нь гэхээр бие сулдах. За тэр нэг хий хоосон ингээд нэг бүлээн хий ханиалгал гэдэг манайх ийм байдлууд үлдэх гэсэн бие сур болчин сулрахыг хэлж байгаа. За ийм байсан. Гэтэл шинэ штам гараад ирлээ. За өчигдөр энийг мэдгдсэн юм аа. Тэгээ нэг таавд хэлээд өгчөө. Тэгэхээр энэ бол коронавирусын шинэ хувилбар гараад ирлээ. Коронавирус гараад ирлээ гэж бол айх сандрах байна гэдэг орох асуудал байхгүй. Нөгөө омикрон ч мутацлагдж байна. Мутацлагдж байгаа байдал бол тэр нөгөө Б-гээс өөр тэд нар ч бол өөрийнх нь бүл шинжүүд яваад байсан. Одоо бол Б1 буюу омикрон өөрөө мутацд ороод шинэ штам гаргаад ирж штэ. Тэгээ энэ бол хоёр зүйлтэй холбоотой гэж үзэж байна. Нэгдүгээр бол тархалт ихсэн. Тэгээд тархалт ихсэд одоо омикрон чи ер нь дэлхийд технэр унж байгаа гэж тооцоод байгаа шүү. Унаж байгаа. Тэгээ энэ 22 онд бол ингээ баяртай болно. Гэтэл тэр нь эргээд мутацлахаар эргээд дараагийн давалгаа гараад ирэх нүг гэдэг юмыг л гэдэг айдсыг л үүсгэж л да.
Тэгээ мутацлагдж байгаа хоёр дахь концепц бол хаана мутацлагдж байна гэхээр тэр нэг орноос нөгөө оронд одоо бол тэр коронавирус орж ирнэ гэдэг ойлголт байхгүй болсон шүү дээ. Чинь тэг дамждаг тийм ковид биш. Чинь зүгээр өөрөө омог дотор ингэ яваад байдаг. Тэрэн төрн алдаа. А гэтэл одоо өөрөө мутацлагдж эхэлж байна. Энэ бол альжирт илэрсэн. Ингээ альжирт анх нэгдлэл гэсэн ойлголт. Тэрнээс альжираас дэлхийд тарах юм биш. Альжирт нэгдэж байгаа юм шүү дээ. Яаж мутацлагдсан гэхээр ер нь бол тийм концепт гарчлаа энэ нэгцэн ойлголт гарах бах юу гэхээр вакцинжуулсан газар. Вакцинжуулт хаана их өндөр байсан тэнд очиж тэгдэж байна. Тэгэхээр тэр чинь тарж байгаа биш. Тэр омикрон тэр вакцинжуултын ямар нэг явдал мутацлагдж байна гэсэн ийм тэр амтан дамждаг барьдаг нэтэрээ тийм л байхгүй. Зөв одоо бол ерөөсөө айдс гэх юм уу одоо жоохон болгоомжлогын тал бол тэр вакцинжуултыг ясаа одоо хэрэггүй юм байна гэдгийг ойлгоцгоочлоо. Тэгээд хоёрдугаарт нь бол тэр гаднаас орж ирэн гэдэг одоо тийм ерөөсөө байхгүй. Одоо манай энийг хатуу анхаарах хэрэгтэй. Би тэр сүүлд нь тэр засгийн газрын сайн гаргасан мэдээлэл дээр бас нэг шүүмжлэлтэй нэг юм хэлнэ. Шүүмжлэлтэй явахтай чи ерөөс дэлхийд төр болж байгаа юм байна. Шинж тэмдгийн хувьд бол 3 шинж тэмдгийг онцлог хэлчихөө. Энэ чи шинж тэмдэг нь гэхэр чин мутацлагдаад гарч ирж байгаа болохоор манайд байгаа л гэсэн үг байхгүй юу? Манайд омикрон хаана тэмдэг тэр вирус байна гэсэн үг. За код Staph микрон гэж байгаа. Staph микрон гэдэг ийм кодтой. Одоо ингээ агентуудаар урьдчилан ингээ яригдчихсан чи агентуудаар гараад их байлгүй дээ. Энэ мэдээ. За 3 шинж байна. Нэгдүгээр амт үнээр алга болж байна. Тэгэхээр манайд байгаа гэсэн үг бол манай чи хүмүүсүүд ингээд санал хэрэглэж байгаа ш надад одоо гिचлээ яах вэ? Ерөөсөө амт хоолны махны өндөр ингээ ялгахгүй байна гэд ингээд байгаа. Үнээр бас байхгүй болцсон. Тэгэхээр чи манайд бас байгаа гэсэн үг баггүй тэр чинь. Тэр гаднаас орж ирдэг гэдэг тэр ойлголт авах энийг бүр сайн ойлгоод авах хэрэгтэй байна төр зэсгийнх. Гаднаас л нэг юм ороод ирж байгаа юм шиг л ийм одоо чи омикрон гаднаас орж ирнэ гэдэг юм байхгүй шүү. Өөрөө хувилагдаж тараад байгаа байхгүй. Каноны машин шиг л хувилагдаж тарж байгаа шүү дээ. Тэрээс гаднаас хилээр нэг юм даваад ороод ирж байгаа биш. За хоёрдугаарх нь уруул хатна. Уруул амгалтна. Уруулаар юм гар. Ингээ вөрөнхөө юм гарсан байлаа зураг ирүүлсэн хүмүүсүүд. Тэгээ уруулаар ингээ хагараад улайгаад дэс тэр. Цаанаас ингээ толб шиг юм гарч ирээд байгаа байхгүй уруул дээр нь. За энэ бол хоёрдугаар шинж тэмдэг. Гуравдугаар шинж тэмдэг бий. Хөлнөөс эхэлж байна. Хөлний хуруунууд дээр хөлний хуруу эхлэх хөхрөөд улайгаад ягараад гиснэ. Хөлн дээр ингээд юу үүсчихэж байна. Улаан тийм акне гэдэг юм да. Тийм акненууд ингээ жижиг улаан юмуд үүсээд зарим нь захтанж байна. Тэгээд биеэр гарч байна. За тэр нь жоохон гайгуулсангууд биеийн дээр гараад ирсэн. Тэгээ нөөрээр гарч байна. Одоо туурал гэдэг шүү дээ манайхаа. Тийм улаан юм туураад зарим хүнийг ингээд дунд нь ингээд нэг дугургын бөрг дугургын болчоо тэр нь ингээд бариад хуруугаар өгөхөр өвдөлттэй. Ийм 3 шинж тэмдэг байгаа юм байна шүү. Тэгээ эдгээр чи бүгдээрээ манайд байгаа байхгүй. Тэгтээ зэрэг чинь манайд бол тархачаагүй дэлгэдэгдэжээгүй ч гэсэн байгаа гэдэг энэ дээр л манай энэ эрдэмтэд гэдэг хүмүүсүүд энэ дээр анхаарлаа хэмжүүлэх байхаа л гэж ингэж бодож байна. За энэ шинэ мутантын талаар юм байна. Нэр Staph микрон. Вакцинжуулалт нь 80-аас дээш 70-80-аас дээш гарцсан орн бол их шаардлагагүй. Байхгүй орнуудаа Африкийн орнуудыг вакцинжуулнаа л гэж штэ. Тэгэхгүй бол тэнд бас шинээр давлгаа гараад ирж тэгээд тарах нь бол энэ үгүйсэх зүйл биш. Тийм учраас тэднийг 70-80 өргөний гол стратеги энэ дээр л баримт. Тэгэхээр манай Монгол улсыг бол одоо энэ хязгаарын гадна гарчиж байгаа одоо 70-80 битэл үрцэн чинь шинэ вакцинжуулалт ямар ч хэрэггүй. Энийг ерөөсө хэрэггүй болчихлоо шүү дээ. Ягаад гэвэл энэ чинь өөрөө тэр юутай вакцин доторх юунууд чинь штаммууд чинь энэ омикрон мутацд орж бол тийм болох тийм нөхцөл үүсчлээ шүү дээ 40 оны мэдгэлээс. Тэгэхээр манайх бол вакцинжуулалт хийн гэдэг үлээр вакцин хийн гэдэг үл мартах хэрэгтэй. Бүр мартаад зарлж хэрэгтэй. Оюун эрдэнэ сайхан зарлаж байна гэдэг үг чинь маш чухал байхгүй юу? За нэг тиймэрхүү байна, иймэрхүү байна. За тэгдэм үү, ингэдэм үү гэсэн нэг хий хоосон лоцингийн юм ярьсан шууд зарлаж байна гэдэг чинь хамгийн чухал дэлхийд ихний анхааралд оршиж байгаа. Хоёрдугаар чиглэл бол ерөөсөө дахин вакцинжуулалт хийн гэж байна. Дахин вакцинжуулалтыг бол улс орнууд өөрсдөө вакцинаа сонгож байгаа л юм.
ямар сон вакцин тийм сон вакцин сайн энэ сайн вакцин муу гэж тийм бол байхгүй. Улс орны эрлэв дагна гэдэг шүү дээ. Эрлэв цаг уур энэ хүмүүсүүдийн одоо үндэсний онцлогуудыг аль вакцин илүү тохирч тэрийг л аваад дахин вакцинжуулт хийнэ. Дахин вакцинжуулт хийх нь ерөөсөө том төс төвчний эсрэг сайхан хамгаалж чадах өндөр хувьтай тийм вакциныг авч улс орнууд сонгож энийг л ирээ вакцин гэж. За энэ бол манай Монголын хувьд бол ерөөсөө ямар ч эргэлзээ байхгүй Спутник Light 70% гэж байна шүү. 70% нь ямар ч хамаагүй мутантаас хамгаална гэж байна. За тэгээд одооноос эхлээд Mir-19-т захиалга өгч байна. Mir-19 нь юм шиг үлээ. Юм уу? Эсвэл зөв хамарлаж шигчдэг тийм жилдээ 2 удаа л хийх. Энэ хоёроо сонгоод авчих хэрэгтэй. Тэгээд би энэ засгийн газрын мэдээлэл дээр нэг 2 зүйлийг хэлчихмээр санагдаж байна. Ер нь бол за энэ бол маш зоригтой мэдээлэл шар төвшөнд бүгдээр шилжүүлэх гэдэг бол Монголын ард түмний маш горомсар зоргийг сэргээсэн энэ бол үндсэндээ манай хувьд бол хувьсгал. Энийг бол олон 100,000 хүн хүлээж ирсэн энэ үеийг би ч гэсэн маш хүлээг энэ хэн нэгэ зарлаж байна гэдэг хэлчихээсэ гэж юм мөч бодсон. Тэгээд өнөөдөр энэ асуудал биелэгдлээ их баяр талархалтай байна. Энэ дээр бол ач холбогдол зөндөө гарна. Ингэж зарласнаар одоо нийгмийн ач холбогдол маш их гарна. Энийг бол одоо нийгэмд ард түмэнд хандаад ерөөсө зориг. Энэ бол үнэхээр хүний сэтгэлснэ хүчээр сэтгэлээр л явцдсан байх, сэтгэлээр өөдөө явд юм байна гэдэг. Сая энэ Монгол эмийн давалгал харуулчлаа шүү. Хүн өөрөө өөрийгөө биемжил чаддсан байж тээ гэдэг эффект плацебо ороод ирэнгүүт идгээд шүү. Тэгэхээр хүн ерөөсө хүн сэтгэлээрээ идэгдэг ийм л эртний манай уламжлалт ингээд бас үнэн л болж батлагддаг байхгүй Монгол ухаа. За хоёрдугаар тэр юу бол арай дутуучлаа. Тэр гаднаас орж ирэх тэр гаднаас ирэх жуулчдад тэр хориг тавьсан тийм заавал үндсэн вакцинад хамрагдах тийм байхгүй болсон шүү дээ одоо. Бүр энийг чинь зарлцсан. Гаднаас орж ирдэг одоо 3G гэж юм байсан. 3G гэх генфтэд генисен G-тест гэдэг. Гэхдээ энэ 3 чинь одоо ганцхан үлдчихлээ шүү дээ. Тэр нь бүр нэгдүгээр болоо явчлаа. Одоо энийг зарлцсан манай Австри тийм байна, Герман тийм байна, Франц тийм, Франц бүр алга бүгдийг алга болгох гэдэг чагсаал судлаа дахиж хийгээд сүйдээгээд ингээд. Тэгэхдээ энэ чинь нэг л үлдсэн. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн 1 жил би түрүү чинь яриан дээр өгчээсэн юм юг мэдэг. Сүүлийн 1 жилд өөрөө өвдөд, өөрөө өвчлөөд тэгээд өөрөө идэгсэн байх ёстой л гэж. Эмчилгээ хийгээд ч идэгсэн байж болно. Ямар ч гэсэн өвдөд идэгсэн. Тэр л одоо хангалттай. Тэрүүгээр үүссэн эсрэг үеит бол дэлхий дээр одоо оршиж байгаа хамгийн мундаг гэсэн дээрээс 1 номер 2 номерын вакциныг хийсэнтэй энэс илүү тийм их тэмцлийн саармаг эсрэг үеит үүсгэж байгаа. Тийм учраас ганцхан тэрийг л үзэхээр одоо ерөөсө Герман Австри манай энэ талаа ерөөсө ганцхан тэрийг л үз. Тэр нэг дэлгүүрт ороход тийм шаарддаг, маск шаарддаг. Маскыг чинь бас хоёр талтай хэлжлээ шүү дээ. Тэр үгийн далимд сэлэл аавн л. Маск бол одоо маск тэрнэр зай барьж явах гэнэ тийм хоригуд бол тэр хоригийг хориглож байгаа шүү дээ одоо. Манайх бас тэглээ. Хоригийг хориглож байгаа дотор чинь тэр халдвар хамгааллын дэглэм чинь орчоод байгаа шүү гэж. Тэр чинь юутай холбоотой байна гэхээр нөгөө л нэг манай нэг ярьдаг тэр нэг ойрын контакт, цолын контакт гэдэг инээдтэй нийл эсрэг байна шүү дээ. Одоо тийм юм гэж байхгүй. Ганцхан зарим оронд үлдсэн юм гэвэл 50-аш гэж зарим оронд зарим 100-аас гэж байгаа. 100-аас дээш хүмүүсүүд цуглаан тэр спорт урлагийн юм яхаар болж байгаа цай байна. 1 метр гэсэн байл. 1 метрийн цай байна. Хоч 2 метр 1.1. Ийм юм байна. Тэрүүн дээр жоо дутууд болчлаа. Энийг бол одоо явцын дундгээ залруулах гаднаас ирж байгаа орны жуулчдын хувьд Монгол улс доорын хорон бол Дани, Турк энэ улсууд ерөөс хоёр байхгүй шүү. Спутниктэй улсуудыг ч гэсэн оруулж байгаа. Ерөөсө тэр 2 тонн гэдэг юм гэж байх. Шаардлага гарвал ПЦР. Одоо энэ тэр ПЦР чинь одоо эргээд хэрэгтэй болчихлоо шүү дээ. ПЦР томог гаргаж байна. ПЦР гарч байна. Цаатлын үнэтэй шинжилгээг бол манай хийж чадахгүй. Эдийн засгийн хохирлолтой хийх шаардлага байхгүй. Эмчилгээ яаж юм гэхээр эмчилгээг шийдэхгүй шинж нэмдгээр нэмчилж чинь гэж байна. Түрүүний миний хийсэн 3% гэхдээ зэрэгэл за энэ чинь социалтаа юм байна гээл. Тэгээгүй нөхцөл за чинь томоо юм бэ. Томоо төсдөг бол манай энтнэр бол тэргүй зүгээр яста маш сайн мэддэг. Тэгээд ингээд тандаа шинжээр нэмчлээ явчихнаа. Тэгээд
Энэ аль альных нь шинж аваад ирэхэд л омикрон юм байна. Эсвэл нэг бүл омгон юм байна л гэж мэдэж байгаа. Ийм л өстой болж цаашид. Тэгээ Монгол улс бол стратеги гаргах хэрэгтэй л дээ. Ийм стратегээр ингэж тэмцэн, ингэж үйл ажиллагаа явуулна, ингэж эмчилнэ гэдэг. Эмчилгээнд дээр бол одоо их олон ийм гарсан байна лээ. Одоо эмийн чагсаалтаа олс орнууд өөрчлөл ах юм. Манайх одоо өөрчлөх шаардлагатай болж байгаа шиг байна. Тэгээд тэр алдар хамгааллын дэглэм гэдгийг нэмээд цогсооч бас зарлж байна болгочих хэрэг. Одоо тэр ихний тэр гаднаас ирж байгаа хүмүүсд тавьдаг тэр хоригдлыг хориглоно гэдэг байна. Хориг хориглоно. Хориг хориглох стратеги руу орох хэрэгтэй. Элдв хорой байхгүй ял гэжээжлийн ардамж энгийн байдал руу хэлж байна. Хоёрдугаар тэр халдвар хамгааллын дэглэмээ одоо болоо. Одоо тэр ковидын хууль мөөлөд ч одоо тэр ямар ч хэрэггүй далимдуулж мөнгө зүүн гинэ тэр ашиг сонирхол байдаг л одоо бойлж үз тэр ардамны дургу өргөсөн. Ардамны дургу өргөсөн юм л байгаад ахаар чи өөрийнх нь тэр ковидыг хэмжих тэмцэлэнд бас хуралтанд ороод байна шүү дээ. Чи энийг л бас сайн ойлгох хэрэгтэй байгаа л гэж бодож байна. Та бүхэндээ өндөр амжилт хүсье. Манай энэ удаагийн тодруулга энэ хүрээд өндөрлөж байна. За үзэгчдээ орой минь төргий. За Оросын холбооны улсын олимпийн хорооны тамирчин Камила Валиева за маргааш болох Бээжингийн олимпийн эмэгтэйчүүдийн ганцаарчсан төрлийн уран гулгалтын тэмцээнд оролцох болсон талаар за олон улсын арбитрийн спортын шүүхээс өнөөдөр мэдээллээ. Тэгэхээр олон улсын спортын шүүх буюу одоо Швейцарт байрладаг энэхүү шүүхийн төлөөлөгч өнөөдөр Бээжингийн цагаар 14 цагт энэхүү мэдээллийг хийсэн байна. За Оросын холбооны улсын олимпийн хорооны баг тамирчид за Бээжингийн олимпийн эмэгтэйчүүдийн уран гулгалтын багийн төрөлд бол алтан медаль хүртсэн. Тэгэхээр 15 настай Камила Валиева гэгч уран гулгагч за энэхүү одоо алтан медалийг авахд бол маш одоо том үүрэг гүйцэтгсэн. За харин энэхүү алтан медаль авсны дараах нь одоо 2 дугаар сарын 8-ны өдрөөс олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэр за түүнийг бол допингийн эсрэг одоо хориотой бэлтгэл хэрэгэлсэн гэдэг мэдээлэл бол гарч ирсэн. За учир нь бол 12 дугаар сарын 25-ны өдөр Оросын холбооны улсын Санкт-Петербург хотноо болсон за уран гулгалтын тэмцээний үеэр одоо түүнээс авсан допингийн эсрэг шинжилгээний хариунаас бол одоо энэхүү хориотой бэлтгэлийн бодис бол илэрсэн гэдэг бол Шведийн лабораториас бол 2 дугаар сарын 8-нд бол мэдээлэл хийсэн. Тэгэхээр энэхүү ямар бодис илэрсэн бэ гэхээр ангины эсрэг хэрэгэлдэг одоо энэхүү бэлтгэл за терматизин гихч одоо энэхүү эмийг бол хэрэгэлсэн гэдэг нь бол тогтоогдсон. За хэрвээ ямар нэгэн байдлаар ангийн болоод одоо суур ямар нэгэн энэ төрлийн өвчтөй эрүүл мэндийн юм шалтгаантай бол энэхүү бэлтгэлийг бол одоо хэрэглэж болно. За эмчийн заавраар л энэхүү хэрэглэн. За энэ бол ямар нэгэн байдлаар стероид төрлийн муу одоо тийм маш хүчтэй бол одоо допингийн эсрэг бол тийм бодис эм бэлтгэл бол биш. За гэхдээ хэрвээ одоо тамирчин хүн энгийн одоо ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн шалтгаангүйгээр энэ бодисыг хэрэглүүл бус тамирчдаасаа илүү одоо техник үзүүлэлт ийм үзүүлэх боломжтой учраас бол одоо энэхүү олон улсын одоо допингийн эсрэг агентлагаас бол энэхүү хориотой эм бэлтгэлийн жагсаалтанд оруулсан байдаг. Тэгэхээр 2 дугаар сарын 9-өөс эхлээд түүнийг бол одоо тэмцээн уралдаанд оруулах асуудлыг бол хориглоод байсан юм. За харин өнөөдөр олон улсын спортын одоо арбитрийн шүүхээс гаргасан мэдээлэлээр бол за энэ асуудлаар түүний энэхүү одоо хориотой бэлтгэл хэрэгэлсэн асуудлаар бол цаашдаа бол наривчлан шалгалт одоо явуулах шаардлагатай. За наривчлан шалгалтын одоо эцсийн үр дүн гарахаас нааш бол түүнийг бол ямар нэгэн спортын арга хэмжээнд бол оролцуулахгүй байх, хориглох шийдвэр бол гаргахгүй байхаа талаар бол за энэхүү одоо мэдээлэл дурдсан байна. Тэгэхээр маргааш буюу одоо 2 дугаар сарын 15-ны өдөр эхлэх эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын тэмцээнд бол тэрээр бол одоо богино үзүүлбэрийн үзүүлэлтээ бол хийх бүрэн боломжтой болсон. За түүнээс гадна бол 17-ны өдөр бол энэхүү тэмцээний одоо эцсийн шатны одоо үзүүлбэр бол үзүүлнэ. Тэгэхээр энэ төрөлд бол хамгийн одоо өндөр магадлалтай алтан медаль авах найдвар хүлээж байгаа 15 настай Оросын холбооны улсын уран гулгагч бол маргааш болох тэмцээнд оролцох бүрэн боломжтой болсон байна. За Оросын холбооны улс болоод Украиний хоорондын үүссэн нөхцөл байдал бол улам хурцтмал байдалтай хүрээд байна. Тэгэхээр өнгөрөх жавралтын өдөрт Оросын холбооны улс болоод Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүнүүд бол утсаар Украиний энэ асуудлаар бол ярилцсан байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден Оросын холбооны улсын төрийн тэргүүн Владимир Путинд хандаж хэлэхдээ за Оросын холбооны улс за Украин руу одоо халдан төрөмгийлэх үйл
гаргаж байгаа энэ зүйлд бол Оросын холбооны улсын зүгээс хэдийгээр одоо бид бол Украин руу халдах ямар нэгэн төлөвлөгөөгүй гэдэг байдлаа илэрхийлж байгаа ч Америкийн зүгээс бол энэ бол Оросын холбооны улс ялангуяа одоо сөргөлдөгч хоёр тал нэг нь нөгөөгөөрөө одоо халдан довтлон дайрна ахгүй гэдэг зүйлийг бол ямар нэгэн байдлаар өөрчилсөн хэлж ингэж ийм баталгаа гаргадаг зүйл байхгүй. За ийм учраас Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсад бол итгэхгүй байгаа гэдэг зүйлээ бол илэрхийлсээр байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын зүгээс Оросын холбооны улстай энэ асуудлыг шийдэхийн тулд дипломат яриа хэлцээний аргыг энэ одоо ширээний ард суухад бол бэлэн байгаа гэдэг зүйлээ бол илэрхийлсэн. За гэхдээ нөхцөл байдал эсрэгээр эргэж Оросын холбооны улс Украин руу ямар нэгэн байдлаар халдан дөрвөлөх үйл гаргавал үүний эсрэг одоо мөн хариу арга хэмжээ авахад бол мөн бэлтгэсэн. Америкийн нэгдсэн улс одоо холбоотнуудтайгаа энэ асуудлаар бол одоо бэлтгэлээ бол хангасан гэдэг зүйлийг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр Оросын холбооны улс бол НАТО, Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ асуудал дээр одоо сүүлийн саруудад яриа хэлцээ болон одоо нэг шахсан ийм үйлдэлүүдийг удаа дараа гаргаж байгаа ч бол бодит байдал дээр бол үр дүнд хүрэхгүй байгаа. Тэгэхээр Оросын холбооны улсын зүгээс Америкийн нэгдсэн улс Украин руу Оросын холбооны улс халдан төрөмбөлөх гэсэн одоо худал цуурхал дэлхийн нийтэд тарааж иж за үүнийг бол одоо цаана улс төрийн зорилготой Америкийн нэгдсэн улс Украинд ямар нэгэн байдлаар энэ дайн үүний самуун одоо докторгүй байдал үүсэх юм шалтгаан байна гэдгийг бол хардж байгаа юм. Түүнээс гадна Оросын холбооны улсыг Украин руу одоо халдан төрөмбөлөх гэж байна гэдэг энэ цуурхлын цаана за Америкийн нэгдсэн улс бол НАТОгийн зүгээс Украин руу одоо цэрэг зэвсэг техник бол одоо нийлүүлж байна. За энэ бол НАТО бол Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинд бол өөрийн одоо цэргийн энэ нөлөөгөө улам одоо нэмэгдүүлж байна. Энэ байдлыг ашиглаж гэж бол Оросын холбооны улсын зүгээс одоо буруутгаж байгаа юм аа. Тэгэхээр Оросын холбооны улс бол Украиний энэ нөхцөл байдалтай холбоотой Америкийн нэгдсэн улсын Конгрессийн гишүүн асан Габерт гэгч Америкийн нэгдсэн улсын Fox мэдээллийн суугт одоо өнгөрөгч Бэм гарагт бол энэ Украиний асуудлаар өөрийн байр сууриа бол илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ Америкийн нэгдсэн улс Жо Байдны засаг захиргаа энэ Украиний нөхцөл байдлыг шийдэхийн тулд ямар нэгэн байдлаар бол ийм бодит үр дүн бол гаргахгүй байна. Энэ асуудлыг шийдэх бол ердөө амархан Америкийн нэгдсэн улсын зүгээс бол Украиныг НАТОд одоо гишүүнээр элсэхгүй гэсэн аюулгүй байдлын баталгааг Оросын холбооны улсад гаргаад өгөхөд л энэ нөхцөл байдал бол ерөөсөө шийдэгч чинь. За харин бол ийм алхам ийг бол Жо Байдны засаг захиргааны зүгээс бол хийхгүй байна гэдгийг бол тэрээр шүүмжилсэн байна. За түүнээс гадна Америкийн нэгдсэн улсын зүгээс Украин руу Оросын холбооны улсыг одоо халдан төрөмгийлэх довтлох энэ Украиныг одоо эзлэх ийм сонирхол бол байна. За үүний цааш шалтгаан бол Оросын холбооны улсын эсрэг одоо томоохон эдийн засгийн хориг арга хэмжээ тавих сонирхол бол Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны хувьд бол одоо илт байгаа нь бол харагдж байна гэдэг зүйлийг бол илэрхийлсэн байна. Тэгэхээр нэгдсэндээ Жо Байдны засаг захиргаа энэ зүүн Европ болж байгаа нөхцөл байдлыг шийдэхэд ямар нэгэн байдлаар дипломат арга зам эрэлхийлж бол ажиллахгүй байна гэдгээр бол шүүмжилсэн байна. Тэгэхээр Конгрессийн гишүүн одоо Габертийн хувьд бол хавыг төлөөлж Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчийн танхим гишүүнээр бол ажиллаж байсан. 2013 оноос одоо 2021 оны хооронд бол энээр ажиллаж байсан ийм Конгрессийн гишүүн энэ эмэгтэй юм. За энээр Жо Байдны засаг захиргааны Украиний асуудлаарх байр суурийг одоо та бүхэндээ хүргэлээ. За өнгөрөгч оны дунд үеэс Америкийн нэгдсэн улсын цэрэг Афганистаныг орхисноос хойш за талибууд энэхүү 8 дугаар сард бол Афганистаныг бүрэн хяналтандаа авсан. За ингээд Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа талибанчуудыг одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас за Афганистаны төв банкны 7 тэрбум $, хөрөнгийг бол Америкийн нэгдсэн улс зарцаагаад байгаа юм. Тэгэхээр талибын засаг захиргааг бол энэхүү мөнгийг бол захиран зарцуулах эрхгүй гэж үзсэн учраас бол энэхүү хөрөнгийг бол Америкийн нэгдсэн улс зарцаагаад байгаа. Харин Жо Байдны засаг захиргааны зүгээс 2001 оны 9 дугаар сарын 11-ний одоо халдлагын хохирогч Америкийн нэгдсэн улсын иргэдэд за энэхүү 7 тэрбум $, одоо талыг буюу 3.5 тэрбум $-ыг эдгээр иргэдэд туслах зорилтоор бол зарцуулах. За үлдсэн 3.5 тэрбум $-ыг Афганистанд бол хүлээлгэн өгөх ийм одоо санаас шийдвэр гаргаж байгаа. За харин энэхүү шийдвэрийг мэдээж талибын засаг захиргаа бол эсэргүүцэж байгаа юм. За Афганистаны иргэд олон нийт бол одоо мөн одоо жагсаал цуглаан хийж Америкийн нэгдсэн улсын энэхүү шийдвэрийг бол эсэргүүцэж байгааг илэрхийлж байна. Тэгэхээр Афганистаны иргэд олон нийт талибын засаг захиргаа бол Америкийн нэгдсэн улсыг бол улаан цагаан одоо дээрэм ловер хийж байна. За энэхүү одоо 7 тэрбум $-ыг бүхлээр нь бол Афганистанд бол хүлээлгэн өгөх шаардлагатай гэж бол үзэж байгаа юм.
Тэгэхээр зөвхөн одоо Америкийн нэгдсэн улсад Афганистаны төв банкны одоо 7 тэрбум долларын хөрөнгө бол одоо энэ зарцаад байгаа биш. За Герман болоод Швейцарт одоо мөн 2 тэрбум гаруй долларын хөрөнгө бол одоо мөн зарцаад байгаа. Тэгэхээр энэхүү хөрөнгө мөнгө нь одоо гадаадын улс орнуудад энэхүү зарцсантай холбоотой Афганистаны энэ Талибаны одоо энэ төр засаг бол эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, хүмүүнлэгийн хямралт байдлыг зогсуулж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Ингээд үзэж та бүхэндээ гадаад мэдээг сонирхох үзсэн явдал баярлалаа. Орой мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөө. Маргааш ажилтан амжилт хүсье.